Одмондөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс Хадалабо ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани бэнтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 телевизийн Одмондөр хажуугаар хүрч байна. За өдрийн батаха. Өдрийн мэнд. Акия ер нь их гоё. Жижигхэн авсархан. Тий. Ингээд ярихлаар яг энэ өгүүлбэрийг одоо дэлхийд бол бүх хүн мэддэг болчиход байгаа юм л да. Тэгээд за жишээлбэл Акиаг анх 1943 онд Ингвард Кампрад гэдэг Шведийн хойд нутгийн нэг 17 настайдаа анх байгуулжээ. 17. Тий. За анх бол жижиг нэг декорэшн дээр анх зарж үүсгэсэн юм байлээ. За тэгээд тавилгаар орсон. Тэгээ Акиа гэдэг үг нь өөрөө Ингвар Кампрадын Ингвар гэдгийн I за Кампрадын К түүний өссөн фермийн нэр болох Элм Тарид түүний өссөн тосгоны нэр буюу Агоняриад гэдэг ийм дөрвөн үсгийн товчлол юм байна. Гэт Акиаг ярьж болж юм л да. Тэ тэгээд хэдэн мянган борлуулалттай Акиа гэдэг компани бол тийм гээд. Тэрнээс илүүтэйгээр өнөөдөр бол хоёлаа юг үзэгчдэд илүү сонирхолтой хүрэх вэ гэвэл тэгвэл тэр бизнес юу нь яагаад ийм амжилттай болоод дэлхийн нийтээрээ мэддэг болоод те явхад ямар нөхцлүүд одоо байгааг уудлан гаргаж ирэхээр нөх нэвтрүүлгээр бэлтэж байгаа. Бэлтгэлээ. За тэгвэл ер нь бизнесийн үйл ажиллагаа нь яадаг вэ гэхээр зах зээл юу хүсэж байгаа юм? Тэрийг бусдаас илүү яаж тэр хэрэгцээг хангах буюу технологийн хөгжил, дараагийнх нь тэр технологийн дагуу найдвартай гой зөв алдаагүй үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрээр гарсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүрэхин тулд тээвэр логистик, тэгээд лангуун дээр буюу одоо нөгөө хэрэглэгч хүрэх sales channel, тэгээд дараад нь буцаад тэр хүмүүсээс фидбек авах customer experience хэсгийг эргэх холбоо. Энийг гэсэн гинжийлэх нэг явж байгаа шүү дээ. Тэгвэл энэ хамгийн эхлээд хэрэглэгчийн хүсэл хэрэгцээ гэж юу юм? Гэтэл одоо хүн болгон мэдэндээ айгүй хамтхан тэгэхээр айгүй сайн гэдэг нэг хүмүүс өгдөг шүү дээ. Логикийн зөрчилдөөнтэй. Маш хамтхан гэхдээ хамгийн чанартай гэдэг. Тэгээд хамгийн чанартай маш хямдхан гарч болох юм болохгүй юм гэдэг. Энэ бол масс зах зээлийн тухай ярьж байгаа шүү дээ. Хоёуланг ярьжсэн нөгөө хай-энд зах зээл ч юм болохоор үн хамаагүй болдог, үнийн мэдрэмжгүй болдог. За тэгвэл энэ масс зах зээл гэдэг байгаа зах зээл дээр хамгийн зардлын ихэнх хувийг тээвэр логистикийн зардал нь эзэлдэг. За масс зах зээлээс гадна волюмын зах зээл гэж ярьд юм да энэ нөгөө нүүрс байж болно тийм ээ. Газрын тос байж болно. Энтер дээр нөгөө хэмжээний зах зээл бараа овртой барааны эзлэхүүнтэй бараа бүтээгдэхүүн дээр хамгийн өндөр зардлыг нь тээвэр логистикийн зардал эзэлдэг. За тэгэхээр Акиа энэ дээр л анхаарсан байна. Зөвхөн энэ дээр л анхаарсан. За энэ анхаарсны хүчинд хэд хэдэн зүйл хийсний үр дүнд нь одоо үр дүнгуудыг яриад яагаад анхаарах болсныг нараас нь явчих тий. За эхний хийсэн ажил бол одоо эхний хийсэн ч явахтай хамгийн амжилттай хийсэн ажил нь болохоор flat pack буюу хамгийн нягт хайрцаглах гэдэг энэ зүйл. За түүхээс сөхвөл одоо эн чинь 1943 оны үүсгэсэн тэр тухай ярьж байгаа шүү. Тэр үеийг хамарч ярьж байгаа. Түүнээс сөхвөл бидэд элви энтер дээр ярьжсэн да чамдаан буюу хайрцаг одоо бидний өдөр тутмын ингэж хэрэглээд байгаа зүйл чинь дээр үд болохоор яасан гэхээр баячууд нь хэрэгцээ байсан. Ягаад гэвэл хүмүүс чамдаамлаа даах төрөггүй байсан байхгүй тий. Тэгээ баячууд ийш тийшээ нүхтэй нөгөө баян тансгаа гайхуулж эд баялгаа өмсөхгүй ч байсан нөгөө том болгон шүүх авдаг явдаг байсан байлгүй дээ алт мөнгөө. Тэр үед нөгөө чамдаамны мод дэлгэрж исэн гэдэг тий. Яг тэрнтэй адилхан тавилга бас яг тийм. Дээр нь одоо ингэ төсөөлөхгүй да тэгээ одоо ингэ тийм шүү дээ. 100 жилийн өмнөхийг төсөөлвөл ер нь тавилгатай айл гэдэг бол нэг сайз майз юм уу те нэг тиймэрхүү газар их том тавилгатай. Тэрийг юу нүүц суух нэг хүн хэд хэдийг солих нь мантай
нэлээ хідэн үеэрээ нэг сандал шүүгээгээ хэрэгэлдэг те. Яг ийм үеэс төсөөлье. За энэ үед болохоор тавилга гэдэг бол тэгэхээр яадаг вэ гэхээр одоо баячуудын л зүйл. Тэгээ нэгэнд үнийн мэдрэмжгүй баячуудад одоо өстой жинхэнэ дэлхийд ганцхан байгаа модыг тайраад өнгөлөөд ширээ хийсэн бол тэр бол тавилга байсан. Ийм одоо төсөөлөлтэй байсан. Тэгвэл орчин үед яасан буюу энэ яасан бэ гэхээр тэгээд тухайн үед тавилгыг авахдаа бүр одоо нөгөө нэг амар захиалга хийн. Нэг газар захиална. Нөгөө газар нь үйлдвэрлэх гэж нэгэ санаа сэтгэлтэн тохируулаад тэр хүний уран сэтгэмжийг оруулаад тухайн байрных нь нөгөө хэлбэр галбрыг олоод те үүр тэндээ байхаар бодоод хамгийн үнэтэй материалаар хийн. Ганцхан нэг хийж байгаа учраас тэр нь шингэж байгаа хөдөлмөр асар өндөр үнэтэй. За тэгээ хийснийгаа нөгөө одоогийн шиг ийм тээврийн логистик хөгжөөг байгаа 100 жилийн өмнө чинь асар үнэтэй тээвэрлэн. Тэгээ эвдрүүл яах вэ те. Тэгэхээр хамгаалалт нь аягүй сайжирна. За тэр хооронд чинь ягаад дунджаар нэг тавилга захиалаад тухайн үеийн айлууд 3 сар болдог гэсэн юм байна. Тэгэхээр 3 сарын хугацааны хадгалалт тээвэрлэл тэрний зориулах агуулгын зардал мардал гэдэг бол асар өндөр шингээд тухайн үеийн хүмүүс тавилга гэдэг зүйл бол дундаас дээш түвшний айлуудын зүйл байсан юм байна. Одоо тавилгыг тэгдэг гэж бодох хэцүү байгаа зү. Тэгвэл яг эсрэгээр би бас ич жоох итгэхгүй байж байгаа төсөөлөө үзэнгүүт одоо юу гэдгийг нин ядуу улсуудыг хараараа те нэг юм дөрвөлжин амбар дотор шууд л газар тогоо шангаа тавьчихсан нэг зугатаал явж байхаас биш учиргүй хааны шүүгээ номын шүүгээ хувцсны ангиллын шүүгээ бүр тэр байтгаа одоо бол ихэнх айлууд оймсон тусдаа нүдэнд байж байгаа шүү дээ тий. Тэгтэл тэгдэггүй шүү дээ. Тэгэхээр яг 100 жилийн өмнө бол одоогийн тэр нэг энтхийн зарим нэг улсууд Өмнөд Азийн орнуудын нөгөө албаар зүүн ядуу гээгүй зарим нэг нөгөө муж тосготууд нь тиймээрээ байждаг гэдэг контент байдаг шиг яг тийм байсныг төсөөлөд үзье те. Тэгэхээр яг энэ үед IKEA яадаг байсан яасан бэ гэхээр тэр дундж сегментийг тавилгажуулъя. За тэгвэл дундж сегмент чинь хэдий хүссэн ч гэсэн эннээс дээшээ үнэтэй бол авч чадахгүй гэдэг нэг юм үнийн барьаар байгаа юм шүү. Гэдэг имийг байд авч байгаа. Ингээд тэрэн дээрээ тэгвэл энэ юу гэдгийг тавилга буюу масс зах зээлийн хамгийн үнэтэй хэсэг чи юу вэ гингүүт тээвэрлэлт хадгалалтын зардал. За тэгэнгүүт энэ үед дотор дизайнер IKEA-гийн дизайнер Гилис Ландерн гэж хүн ажилт хийжсэн юм байна. Ажилт хийжсэн чинь ажилт хийж явах хэвста нэг юм ширээний хөлийг нь багтахгүй болохоор нь 4 хөлийг нь аваад атцсан чинь энэ нэлт гарцсан байгаа. Тэ? Нэг айгуу том юм руу ингээд том машин дотор ингээд ширээ ачих гал болохгүй юм л да. Хөлийн салгаа атсан чинь ийм том машин хэрэг байна уу гэдэг. Шууд асуулт руу очиж байгаа байхгүй. Ганцхан хөлийг авснараа ширээний овор яаж багасхыг одоо хүн болгон төсөлж чадах байх те. Тэгэхээр энэ үед самсргүй метовч боловч үнэндээ эдийн засгийн бүр маш том бүр шийдэл энэ шийдэл болж хувирсан те. Үүнийг баг уртгийн инженерчлэлийн шийдэл гэж нэрлэдэг ба IKEA үүнийг л одоо зорилгоо болгоц тухай үед. Зорилгоо. Тэрүүсэл баг үнийн инженерчлэл гэдэг юм хий. Тий. Ширээний хөлч ингээ углуу урагдаад энэ төр ингээд оруулсан байдаг моднод байж байгаа шүү дээ. Тэрний хорон зүгээр юм иргэдэг юм хийж л та гэж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ тий. Айгу айхтар наалт малт биш те. За тэгэнгүүт анх санаа тэгэд төрөөд за тэгвэл баг уртгийн инженерчлэл гэж юу гэсэн юу юм те. Тэгэхээр одоо альва үйлдвэрлэж ингэдэг штэ нөгөө үйлдвэрлэл явахта одоо нэг санаа хоёлоо нэг бизнес хийл да. Тэгээд нэг санаа олоод тэрийгэ загварчлаад тэгээд тэр загвараа бүтээх материалуудаа сонгоод тэгээд үйлдвэрлээд түгээгээд лангуун дээр очиж байгаа бүх зардлуудаа хоёлонгоос 1000 төгрөг гарсан болвол ингээд өртгийн тооцож үзэж хагаад 1000 төгрөг. За тэгээ хоёлынгийнх нь нөгөө цалин мөнгөө нэмээд гэж амьдрмаар шүү дээ тий. Манайд ажилласан бол цалин мөнгөө нэмээд ингээд нийт төртөг гарчлаа. Компанийн хувьд энэ дээрээ бас нэг ашигтай баймаар шүү дээ. Ингээд ашигынхаа хэдэн хувийг нэмлээ. Ингээд үн тогтдог тийм үү? Тэгвэл эсрэгээр IKEA-гийн бизнес нь түүний эсрэг гэж байгаа. Cost driven design буюу худалдаа авах чадрын үнийн эцсийн нөгөө томьёоныхоо тэнцвүүгийн тэмдэх ардлын үнээсээ буцаагаад саяныхаа зардлуудыг хасдаг гэсэн үг. Эхлээд бүх юм нийлээд тэнцүү
тэд гэдэг дүн гардаг бол тэнцвүүд хідэ зах зээлийнхаа бодолтой авах чадварыг тогтоочоод тэгээд тэрэнд багтааж тэгвэл энэ хэрэгцээг яаж хангах вэ гэдэг дээр бүх зардлуудаа гаргаад үтсэж байгаа гэсэн. Тийм байна. Тэгэнгүүт одоо энэ дээр чинь саяны нөхцлүүд байна шүү дээ. Үйлдвэрлэлийн зардал, түгээлтийнх, борлуулалтынх, цалин мөнгө, үйл ажиллагааны зардлуудын хамгийн том нь аль вэ гэхээр түрүүний яриад байгаа тээвэр логистикийн тээвэрлэлт хадгалалтын зардал хамгийн өндөр байна гэдэг томьёол гадарч байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр саяны одоо тэр хөл авч тавьдаг энэ нягт ажилт гэдэг юмыг хийснээр юу ямар үр дүнд хүрсэн юм том бодит юмар. За тээврийн өртгийг 60% хүртэл бууруулсан. За 60% тайлбарлаад явах. За хадгалалтын агуулгын цаг 2-оос 3 дахин буюу 300%-аар багасгацсан. Ачааллыг нь. За эвдрэл гэмтэл 70% буруулсан. За түрүүн чи ярьлаа нөгөө гоцоос ингээд ширээ мөрөтэн те. Үгүй хөлтөнд ширээгээ ингээд ачаад явах. Тэгээ жайжгнаад нөгөө хөл нь дуураад те. Эсвэл энэ тэнд очиж юм цохоод гадруу нь муухай болоод байх. Эрсдэл байхгүй болчихж байгаа байхгүй. Эвхэд хийчихэр чинь. Тэгээ гой залах хийчихлээр нөгөө энэ тэндээ цохогдох, өмцөм болох, булан тохион ачаалтын явц цохогдох гэдэг юм багасчихж байгаа. Дараа нь Акиа яадаг вүлээ ийм болсон хэрэгс өөртөө угсардаг те. Угсардаг. Ингээр хөдөлмөрийн зардлыг энийг би энэ дээр 86% гэсэн байгаа. Би энийг баг тэг хөдөлмөрийн зардлыг тэг гэж үзэх гэдэг байгаа байхгүй 100 болох. 86% бууруулсан гэж байгаа нь 14% бас хөдөлмөрийн зардал байх нэ тэндээ. Гэхдээ яг хаана угсралтын зөвхөн угсралт гэж ярьчаад яагаад 86 байд юм бол эргэлдсэн. Гэхдээ 86% бууруулж чадчихэ. За тэгэхээр одоо тэгвэл энийг яах юм? Бодит жишээнд авч үзье. Түрүүний нийт төр барааны үнээсээ буцаж тооцдог гэсэн шүү дээ. За тэрэн дээр шууд энэ томьёо байгаа. Хэрвээ бүтээгдэхүүний эцсийн үн 99 евро гэж тооцогдвол 99 дээр ихвчлэн дундаж үнэ байд юм байна. 99 евро гэж тооцвол дизайнерууд түүний хүрээнд за 99 байлгахын тулд бид саяны үйлдвэрлэлд орж байгаа орцууд, материалын орц байж болно, хүний хөдөлмөрийн орц байна, тийм ээ. Тэр дизайн бүх юмныхаа орцуудаас ямар хэлбэр хамгийн бага материал шаардах вэ гэдгийг нэгдүгüрт нь. За ямар хэлбэр гэдэг чинь одоо энэ дэр нөгөө дизайнерууд бидэд яриад байгаа геометр хизээ хэрэг болдог байсан юм бэ гэж ярьдаг өгүүлбэр надад энд орж ирж байгаа байхгүй. Манайхан дэгдэс геометрийг 10 жил сураад үзээлсэн. Амьдрал дээр геометр яг ямар хэвэн зэрэгтэй байсан юм болоо те. За тэгвэл энд акад хэрэг болчихжээ. Геометр маш чухал. Учир нь хэлбэр хэмжээ нь зөв ачлалтын тухай биш шүү энд. Тэр тавилгын даацыг авахд ямар хэлбэртэй, ямар хэмжээтэй, ямар дүрстэй байвал хамгийн бат бүх бөгөөд хамгийн бага материалаар өндөр даац авах бат бих байх тэр зүйлийг судалаад байгаа юм. Судалт юм байна. Тийм биз дээ тий. Нэг айгүй үнэтэй заавал юм ганц төмөр орсон ширээ хийх гэж оролдох юм бол бас хэцүү штэй өвтөгч байсан гэсэн тий. Тэгэхээр аль болох бага материалтай 1 см-ыг 0.8 см буюу 20%-аар багасгахад ширээ цөмөрчихгүй даацаа авах хэмжээнд ямар нөгөө төгшөнцөгт нь байж даацаа авахыг голдон те гэдгийг тооцоолдог байх нэ. Дараа нь айгүй гоё юм бодоод олцсон чинь тэр нэг байгальд 10хан ургаж ирсэн мод ч юм уу те. Эсвэл одоо өрсөлдөгчөөсөө хит нөгөө материал нийлүүлэгчээс хит хамаарал бүхий ховор материал байж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр ямар материал түгээмэл тэгээд тогтвортой одоо олдоцтой тэгээд тэр нь олдсон бас нөөцөн шавхагдчихгүй байх вэ. Буюу хямд үнэтэй олдож чадах вэ гэдэг хоёрдугаар таскийг хийж байгаа. Тэгээд үүнд нэг мэдээж нөгөө материалын олдоц хэстэйгээр хараат бус байдлаа бас шийдэж байгаа. Тусдаас хараат бус байдал. Бус гэдэг нь заавал өрсөлдөгч нэг муухай амьтны тухай яриаггүй шүү. Ерөөсө байгальд ирэх нийлүүлэлтийн хараат бус байдлаас хамаарж байгаа. За энэ дээр бас нэг яад штэ нөгөө хамгийн олдцтой материал юу вэ гэдгсэн энэ мод одоо за улиас гэдэг хэдэм хар мод гэдэг хэдиймаараа жишээ аваад ярьчих л да амархаа. Улиаснаас хар мод нь илүү олдцтой гэж ярьж ирснаас бүх модыг ямар ч мод байсан хамаагүй бутлаад пресслээд шахмал гаргачихсан нь юусаа ашигтай байхгүй тий. Тэгэхээр тэр тохиолдолд бол одоо энэ нөгөө диспендер гэж яддаг тий. Энэ орж ирж байгаа. Аль болох шахмал байх юм бол стандарт нэг барих юм байна. Тэгэхгүй адилхан хар мод байлаач хар модны аль хэсэг юм тий. Дээр нь аль нутгийнхын
чигшил мэгшил ингээд дахиад стандарт зөрөх гээд байгаа юм байна л да. Тэрнээс хямдхандаа дисплей бас хийгээд байгаа юм биш юм байна. За 3 дахь нь за одоо түрүүний тээвэрлэл дээр нөгөө яг нэгт баглаа бодол хийхэд нийтийн тээвэр болол тээвэрлэгдэж байгаа зах зээл рүүгээ хаашаа очиж байгаагаас шалтгаалж хэмжээ бас тодорхойлогдно. Зүгээр л давхарлаа тавьчлаа гэхэд машинд орохдоо тэр чин чихээд бас байхгүй шүү дээ. Тэгэхээр нийтлэг машинуудыг тэр тээвэрлж байгаа тээврийн хэрэгслийнхаа дизайнуудад бас тохируулна. Тэгээд тэрэн дээрээ тээвэрлэх гэж байгаа вагон байна уу, машин байна уу, усан онгоцноос шалтгаалаад тэрэн дээрээсээ захиалга аваад тэр Toyota дээр бас ярьжсэн хин дуртай болгоноор нь тээвэрлэлээд бас байхгүй юм байна гэдэг дээр хатуу урт хугацааны гэрээ хийж байгаа. Бас бодохоор байгааз. Тэгэхээр би ийм юм тээвэрлүүлэх гэж байгаа танах гэж шаардлага тавихын оронд танах юугаар тээвэрлэдгийг манах тэрэнд чинь дизайн тохируулчихъя гэж байгаа байхгүй. Тэ. Тэгээд дөрөв дэх нь болохоор түрүүчийн хэрэглэгч ямар эрэг шурга эсвэл ямар углаа тэ гэж байгаа маа угсралт тэ хамгийн амархан ойлгодог вэ? Хэрэглэгч бүр хамгийн хэрэглэгч болгоныг тархийн зов авахгүйгээр байх угсралтын дизайнын дээр ажилтдаг юм байна. Дөрөвдөд даалгавар нь. За тэгэхээр энийг одоо түрүүч ярьжсанаар нь леготойгоо холбоод ирэхэд тэгээд тэрэн дээрээ зүгээр хамгийн амархан гэж яагаад амархан болгоод байгаа гэхлээр яг леготой адилхан хэрэглэгч ямар төвхтэй юм бэ нэг тавилга авчаад угсрах гэж зовж гинэ гэдэг юм байна л да. Акягийн тавилга авсан хэрэглэгч энэ тестээр гарсан байгаа. Угсраад эхлэнгүүтээ өөртөө амар бүтээлч юм таашаалыг авдаг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ бүтээл таашаалыг гэсэн шинжлэх ухааны олон юм асуулт дээр Акя ажилдаг байна. За хэл ивент тэтгэгчид танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг энгийн бөгөөд төгс Hada Labo ивент тэтгэж байна. За Roto компани Hada Labo чигшүүлэх арчилгааны бүтээгдэхүүн. За арьсан чигшил өгөх гол үүрэг бүхий 4 төрлийн хялуурны хүчил агуулсан ийм бүтээгдэхүүн юм байна. Энэ нь арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүнд хүртэл хурц чигшлийг өгдөг юм байна. За энгийн хялуурны хүчил, супер хялуурны хүчил хоёр нь арьсны өнгөн хэсэгт чигшил өгч арьсыг усчуулж өгдөг. За харин нано хялуурны хүчил нь арьсны эпидерм давхаргын гүнд хүртэл чигшил өгдөг юм байна. За эсэлдүүлсэн хялуурны хүчил гэдэг нь сүүлд нэмэгдсэн гинэ. За хялуурны хүчил нь арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшил алдагдаж ууршихаас сэргийлж одоо ингээд дарчдаг юм байна нэр. Байнга чигтэй л байлгаад байна гэсэн үг юм. Тэгэхгүй нэг чигшүүлэх бүтээгдэхүүнүүд чинь төрөгчөнгөө жоохон байж байгаа л ууршаал хуурайчдаг юм байл та. Энэ болохоор ингээд чигтэй хിവэрэл байгаад идэг гэсэн юм үг юм байна. Би ер нь их жоохон хуурай арьстай төрлийн энийг нэг үзчихмээр юм те нэрээ. Чигшилтэй далайн хэрэг дээр байгаа юм шиг л байна. Аливаа зүйлийг нөгөө эмгэгтэйчүүд бол баг мэдээд байгаа. Баг нэгэнтэй танилцах гэж байгаа бол хоёулын шиг мэдхгүй хүмүүс танилцвал илүү яг боддоор те. Ерөөсөө ингэ үр дүн нэг үү татгаалаа. Үр дүнгээ ингэж харуулъя. Би ерөөсөө нүрээ ингэж хуваагаад тэр ганцхан энэ залтан чигшүүлээд нөгөө талын үлдээч. Тэгээ яах нь харах. Тийм аим. Даа чи дагах эрсдэл нийцүү шүү. За наригч байна. За энэ бүтээгдэхүүнийг Monsim сан болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За Мансоос бол шууд онлайнаар захиалаад авчих боломжтой болсон байгаа. Хүндлэлтэй шууд ирж байна. За баярлалаа. Баярлалаа. За дараагийнх нь саяных зөвхөн нөгөө ажилтны нөгөө жижиг хэмжээ дамжааны тухай ярьлаа шүү. Хоёр дахь болохоор хэрэглэгчийн туршлага. Customer experience гэдэг байгаа тийм. Энэ ерөөсөө яг энэ дээр маш томроо гарч байгаа. Customer experience-ийг одоо жишээлбэл юугаар өөр юмнууд дээр тайлбарлах гэсэн энтэй тайлбарлаг амархан санагдсан. За ер нь таад анзаарсан болвол Акягийн ямар нэг барааг авахд дараа нь бусдыг нь хаанаас ч хизээс ч дахиж авсан ижил чинь. Тэр нь ганцхан орон зай биш цаг хугацааны хувьд бас. Одоо ингээд өнөөдөр нэг Акягийн ширээ авчлаа штэ. Тэгээд дараа нэг 2 сандалтай. Тэгсэн одоо 4 сандалтай болгомоор боллоо гэхэд байж л байхгүй юу? Тийм байна. Тий. Тэгэхгүй бусад тохиолдлыг таваад анзаараад үзээрэй. Нэг юм өнөөдөр ингээд шинэ дизайн гагаад ирдэг, авчдаг. Офс дээр жишээлбэл. Тэгээ нэг офсын өнөөдрийн хэрэгцээ нэг 6 сандалтай байсан байж болоо. Тэгс өргөжсөн. Ингээд ирээвэр хураар бол авчдаг тий. Хуучин тавилга яах юм гэдэг. Акядаар тэгдэггүй юм байна. Аль болох энэ бодлогыг баримталдаг. Биевинтэйгээ уусанд зохицох хэрэгтэй тий. Тий. Тэгээд энэ нь хоёр бас нюанс байгаа шүү. Дэлхийн хаанч байсан
яг адилхан байна гэдэг нь би Японд амьдарч тэр тавилга дээр суудсан байжгаад одоо за нүүдгүмаа гэхэд өөр газар Америкт очлоо гэхэд тэр тавилгаа авах нь тэр суугаа сурцсан сандал мандал дээр байх нь илүү амар үстэй тий. Тэгэхээр энэ хэрэглэгчээ эндээ ингээд дасгах хэрэглэгчдийнхаа одоо нэг хэсэг одоо юу гэх юм болгох тий нэг юм байна. За дараагийнх нь болохоор энэ нөгөө ширээ сандлыг ижүүлсүүлэхээс гадна жишээлбэл шүүгийг өргөдгөж болдог. Номын тавир би өөрөө яг тэгдэг ингээд номын авч ирсэн. Номын тавир ингээд босоо нэг юм авчлаа штэ. За тэгээ номнуудаа хийцэн байсан. Дахиад ном гадарж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт дахиад яг тэр нэг юм багныг аваад хажууд нь залгаад явуулчихж байгаа байхгүй юу? Тийм багаз. А яг энэтэй адилхан өргөөшөө болон өндрөөшөө ингээд блокоор нь тавиад явхлаар заавал хуучнаа үгүйсгээд хаяад шинэ тавилга авах шаардлага болчихж байгаа сте. Тухайн агшнаа нэмчин, блокоор л нэмчин. Доошоо үгүй дээшээ болон өргөөшөө. Тэгэхээр түүний энийг яаж хийх юм? Тэгвэл яаж энийг хийх вэ гэж энэ юугаа. За та бүхэн одоо IKEA руу оронгууд та гэртээ IKEA-гийн ямар нэгэн бараатай бол тэр чин үүр бараатай гэд дэвцэлд орсон гэх юм аашаа. Одоо ингээд угсрагдсан тий нэх гоё. Та нэг IKEA-гийн сандалтай байлаа гэж бодъё. За төсөөлье. Тэгэнгүүт тэр сандал дээр хамгийн одоо геометрийн хувьд хүмүүсийн дундаж стандартын хувьд хамгийн гоё нийцэх ширээ тэгэд төмпөг шиг одоо юу гэдгийг те ингээ хослууд нь хамт байж байна. Тэр тохиолдолд хэрэглэгч юу гэж бодох вэ? Нөгөө гэртээ орж ирсэн юм шиг боддог гинэ. Тийм үү. Одоо чиний суудаг, байнга суудаг, эсвэл байнга хэрэгэлдэг сандал, эсвэл байнга хандчин байгаа тэр нэг үлгүр одоо юу гэдэг нь хэрэгсэл байлаа шүү дээ. Тэнгүүд чамд ямар мэдрэмж төрөх вэ гэхэлэр чи яг нэг юм юмны дутуу атсан шиг байдаг байгаа байхгүй. Бусдыг авах сэтэл төрөх юм байна. Комплекс болгочмаар шүү дээ. Юу комплект болгочмаар шүү дээ, тэ нөгөө бүрэн тэ болгочмаар шүү дээ. Тэгэхээр ар араасаа ингээд дагуулад нэг нэгийгээ ингээд дуудаад идэг юм шигтэй юм болох юм байна. Тэгэхээр дараагийнх нь тэгээ энийг авахлаар та анзаарсан бол ширээгээд гол хүн чинь ингээ ширээ сандал гол юмнуудаа бодож л авах гэж явдаг болохоос биш. За IKEA орд нэг сайхан ширээний чийдэн эсвэл цэцэг авчий та гэж бодож явахгүй шүү дээ, тэ. Нэг декорэшн авчий та гэж бараг боддгоо юм байна. А гэтэл яг үнийн хувьд харьцуулаад харах юм бол гол тавилга нь харьцангуй хямд бөгөөд нөгөө харин түүнтэй хорших тэр эд хэрэглэл декорэшнууд нь харьцангуй үнэтэй. Бусад одоо юмнаас одоо даг байлаа гэх юм бол юу ч байдаг те нэг баах юм ээждэг ч те. За тэднээс харьцангуй үнэтэй байдаг. Тэгээд эн ч юм бол аргагүй юм байна л да. Нөгөө цагны өөрийнх нь гаргасан хуулийг нөгөө цэцгүүд нь зөрчсөн байж байгаа шүү дээ. Нэг юм шилэн ваар ч юм уу цэцэг байлаа гэж бод. Яа давхарлаж ачих юм, яаж эвгэх юм те. Тийм байна. Тэгэхээр тэднээс бол кост нь нөгөө өртгөн зардал нь тэндээ тэдий чинээ шингэж л байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээ гарчиж байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр юу яах вэ гэхээр хүмүүс би өөрөө бас тэгж боддог гэсэн нэг хүмүүсийг буруутгаад нэх өөрөө тэгж боддог юм шиг бодоод яах вэ? Эднийх гол юм хямдах юм шиг зараад тэгээд декорэшнуудаасаа жижиг сажиг юмнасаа илүү маржин хийгээд байд юм байна да гэж би боддог гэсэн. Чи үгүй юм бэл. Тэрнээс учиргүй тийм ганц ваар зарлаа гэдэг юм уу нэг ганц цэцгийн суур зарлаа гэдэг тэднийх бол тэрэгөөд голоо биш. Яг л юунда тавилгандаа л анхаардаг. Тавилганаас л мөнгө олждаг. Тийм ээ. Хүмүүсийн боддог шиг биш юм байна шүү. Андуурч болохгүй юм байна. Тийм. За даад нь хэрэглэгчийн туршлагын дараагийн нэг хүчин зүйл болохоор за энэ дээр нөгөө гол гоё юугаа хэлээд хий те. Нэг сонин туршлага судалгаа нийтлэл байд юм байна. Жишээ нь царайлаг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж. Юм бодож байна. Би бол тэгэж боддог. Яг юмнууд нь яг бие биентэйгээ зөгцсөн хүнийг царайлаг гэдэг юм бол. Зөгцсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг бие биентэйгээ зөгцөж байгаа юм чи яаж мэдээд байгаа. Надад тэгж харагдаад байгаа юм чи. Надад тааламжтай харагдчих шүү дээ. За хоёр дахь нь болохоор нэг нэгээр нь ярина шүү. Нөгөө үр хүүхэд буюу хамгийн хайртай зүйлээсээ илүү бизнесээ ажлаа яагаад хүн чухалчилдаг вэ гэдэг бас судалгаа. За энэ дээр жишээлбэл за хоёр дахьаас нэг л ярьчих. Тэгвэл эндээс хүний хамгийн үнцэнтэй зүйл гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэ? Үнцэнт гэж юу? Яагаад чи тэр үнэлээд байгаа? Тэ.
одоо энэ дэр бол нөгөө брэндүүдтэй гардаг шүү дээ, үнэтэй брэнд те. Тэрний төлөө юугаас ч өгөхөс боцохгүй гэж хоёул ярьж байсан те. Яг тэгвэл тэр өмнөх түүхийг нь тэр нандин зүйлийг нь санагдуулж яана. За би Nike дээр ярьжсэн санаж байна. Nike яг алтан медаль авч байхдаа өмсөжсэн Nike гутал гэхээстэйгээр тэр алтан медалийг авахын төлөө 10 20 жил зүтгэсэн тэр нөгөө хөлийн хуран гартлаа өмссөн гутал нь хөлөнд байгаа. Тэр нь Nike байхыг л хүсдэг гэж гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр амжилтанд хүргэсэн бүх түүх чинь өөрөө тэр хөлийнх нь хуруу гарчаад элэгдчихэд байгаа хувцс чинь тийм үнэтэй, үн цэнтэй байдаг байх нэ. За тэрийг нь дөөрэлгээд тийм өмсөд хүмүүст одоо жинхэнэ элитүүд өмсөө яваад тахлаар хуурмаг зүйл нь яадаг вэ гэхээр джинсийг цайруулдаг те гутлыг нэг юм элэгдсэн юм шиг болгодог брэнд чинь тэгж явд юм байна гэдэг ярьжсэн та. Яг тэрнтэй адилхан хамгийн тэр зүйлдээ хамгийн удаан нөгөө одоо нөөцүүдээ өөрийн гэсэн зүйлээ зарцуулснаар нь хэмжигддэг юм байна. За жишээлбэл энэ нөөцүүдэд цаг хугацаа саяны спортоор бол цаг хугацаа бэлтгэл хийсэн цаг хугацаа тийм хүчин чармаалт мөнгө төгрөг за нэр төр за тэрнийг авалж авахын төлөө гаргасан золиос гэх мэт их зүйлийг илж болно тийм энэ бүгдийн чинь нийлбэр нь тэр үн цэнийг бүтээгээд байгаа юм байна гэж. Тэгвэл тэр бүгдийн нийлбэр нь нөгөө хүүхэд гэдэг юм уу өөр яриачтай инста нэр энэ ажлаа бодоод тахтаад ингэж 3 дахь хүний нүдээс харахаар хүүхдээ хаян те одоо мафийн кино мөн дээр байдаг да нэг хөгшин хүн бизнесээ авч үлдээд хүүхдээ одоо бараг л ингэждэг кинонд байдаг ш нэг те all the money in the world үлээ. Нэг тийм кино байдаг. Ач хүн барьцаалагдсан. Зүг нь маш баян хүн байхгүй. Тэгээд $10 өгвөл цулна гэнэ гэж үгдэггүй. Тийм гэдэг байдаг. Тийм тэгээд бизнесээ өвлүүлэх за тэгээд за одоо энэ миний хэлэх гэж байгаа нь бол зөв буруу юу нөгөө Сталин улс орныхоо төлөө хүүхдээ гэдэг шиг те яг нь тэрний төлөө чинь тэр хүүхдээс илүү үнцэн би болчиход байгаа байхгүй те тэгэхээр тэр одоо үнцнэрээ хэмжигддэг юм байна. Үнцэн гэж юу юм гэж. За тэгвэл дараагийнх нь хүчин зүтгэл гаргасан нь хүүхдээсээ үнэтэй гэсэн үг шүү дээ те. Тэгвэл энэ дэр цаашаа яах вэ гэхээр тэр үнцэнд тэр хүн ямар нэгэн байдлаар оролцсон байгааз мөнгөөрөө хөдөлмөрөөрөө цаг хугацаагаараа оролцсон байгааз энийг томьёог тайлаад акиа энэ дээр нь тэр гараар задалдаг зүйлийг нь оруулаад ирж байгаа байхгүй. За энэ дээр хүмүүс айгуугаа жишээ хэлж байгаа. Зүгээр худалдаж бэлэн худалдаж аваад хүмүүсээр зөвлөж энэ болон тавьчих гэж хэлсэн нэг бараа байна. Дараагийнх нь харьцан болж яад өөрөө угсраад тэр болонд акиагийн тавьчлаа. Шөмжил сэтгэлийг нь тест авсан юм байна л да. Тэнгүүд энэ ч одоо энд тохирохгүй байж үү дээ. Өнгө нь өөрийг сонгочдөг байж үү? Эсвэл энэ болонд чинь жоохон тэгсэн юм байна. Гэх магадлал харьцангуй өндөр юм байна. Өөрөө угсрах тавьсан дээрээ за би ч ястаа муухай угсарчлаа да гэж толин тараад өөрөөгөө шөмжлөд байж байгаа юм байхгүй мэл да. Энийг хаас гарсан гэсэн одоо энийг болохоор сүүлийн үед нөгөө оролцоог сайжруулаа, оролцооч айгуу чухлаа гэдэг тэр юм байна. За жишээлбэл нөгөө ингээд хүмүүс байгууллага хамт олноороо мод зод ингээд тарьдаг ч юм уу гол мол ингээд цэвэрлэлээ л дээ те. Субботник хийлээ те. Тэрэнд оролцсон хүмүүсийн ингээд үйлдэл буюу хариу өрөөл нь юу гэж гарсан гэхлээр голыг бидээс маш сайн цэвэрлсэн. Бүр ёстой юучгүй цэвэрлсэн. Ёстой бусд нь ямар муухай энэ хог могийг тарих нь гэл ингэж одоо хийсэн үйлдэлээ маш бахархуулт юм байна. Бахархалтай хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Гэтэл яг цэвэрлээгүй хүмүүсээс асуухлаар тэндээ дутуу цэвэрлчиж муу сайн үндэстэй хийх ажил гэж бүр яг эсрэг юм байна л да. Уг нь нэг л үйлдэл хийчихэд байгаа байхгүй. Тэрийг оролцоогоор нь ялгахлаар хариу уруулна тийм өөр гараад байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм онол төртөдөргүй байгаа юм бол акиа өөрсдөр нь угсруулах чинь маш сайн. Дараагийнх нь яг энэтэй холбоотой. За саяны оролцоог сайжруулах гэж яадаг үлээ компаниуд нөгөө спортын тэмцээн хийгээл хүмүүсийг те тэр дугаа суугаад хин санагдахгүй байгаа болон сууж байгаа хүмүүсийг татан оролцуулаад л тийм ээ. За эсвэл улс орноор субботник гаргаад тэрний цай хондын хаанаас ч даад юм дээр одоо нэг юм зардал гаргаад байгааз. Бүүн зардал одоо спортын тэмцээн болон урлагийн үзлэг хаацаа тийм нэг балаалаа зөндөө байдаг тийм үү. За балаага буруу ажиллаа яг хөө тийм үйлдэл. Гэтэл IKEA дээр зардал гарах биш тэр оролцоог нь хангаснаар өөрийнх нь зардал 86%-аар багасчихад байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээ ийм үр дүнтэй шийдлийг ер нь яагаад хийхгүй гэж. Тэ?
Манайх яагаад тэгхгүй байна гэвэл тэ. За тэгэхээр энэ IQ-гийн хувьд бүр энэ юугаар түрүүн миний бодлоор бол баг тэг болгоцсон л гэж байгаа. За түрүүнийхөө нөгөө царайлгийн асуудал яриа тэ. За хамгийн царайлаг хүн гэдэг бол хамгийн зөв төрхтэй юм байна. Зөв төрхтэй. За дахиад яагаад гэдэг асуулт гарч ирж байгаа та. Зөв төрх гэж яг юу хэлэх юм? Яг хин тэр зөв төрхийг тогтоогоод байгаа. За тэгвэл ямар ч хүн өөрийнхөө царайг хамгийн их харсан байт юм л да. Бусдаас илүү өөрийнхөө царайг л хамгийн их харсан байт юм байна. Тэгэхээр хүн өөртөө хамгийн зөв төрхтэй юм байна л да. Тийм багаз. Хамгийн л харж ирсэн. За тэгэхээр энэ буруу ойлголт байх нэ. Учир нь юу вэ гэвэл зөгнөлт кинонууд дээр хари гаргийн хүмүүсийг маш төгсөр бүтээд юм байна л да. Өндөгшиг өгөө толгойтой хүм биднээс ярьснаар хамгийн том алаг нүдтэй тий хамгийн хөөрхөн жимбис уруултай элдв бусын чихний хэлбэр мэлбэр нь байхгүй тий за хамар бол хамгийн жижигхэн хөөрхөн шонтгор хамартай гэж хари гаргийн этгээд их зурд юм байна. Тэгэд хари гаргийн тэгвэл тэр хамгийн төгс хамгийн гоё гэдэг байгаа хэлбэр өөгүй те одоо нүд нь хүний чинь нүд жоо юм байдаг гэж байгаа шүү дээ те тэгэхгүй яг гоё тэгш юмтай тэглээгээд хүн тэрнийг хөөрхөн гэж харах уу дээр нь за хөөрхөн гэл хөөрхөн гэж хариулдаг гинэ яг чи энэтэй суух уу гэвэл хинт суух гэж байгаа байхгүй тийм багаз за хари гаргийн тэр нэг нөхөртөө одоо яаж суух вэ те за тэгэхээр энэ бол хамгийн зөв төрх гэдэг чинь юу вэ гэвэл түрүүний хэлснээр өөртөө хамгийн удаан харсан хамгийн тийм л зүйлийг зөв төрх гэж байна гэдэг нэг нийтлэл байгаа юм байна би бол энэтэй жишээ бол санал нийлж байгаа. Тэгэхээр энэтэй дараад нь харин жинхэнэ судалгаанууд дээр болохоор яадаг гэсэн чинь тон үзүүлэлт шүү. Хар арстантайгаа сууж байгаа магадлал шар арстан шартайгаа цагаанууд цагаантайгаа суух. Харин эсрэгээр энэ хар арстан цагаан арстантай ингэж холилдож суух магадлалаас бүр мэдээж хэд дахин их байгаа нь бол одоо би тоон дүнгийн хэлсэн хэлэг хүн бүгд итгэж байгаа бах та. Аазуудтайгаа суух магадлал Монгол хүнтэйгээ суух магадлал яагаад за тэгэнгүүт энэ дээр айгүй олон эсрэг аргумент гарч ирсэн юм байна. Үгүй өөр гадаад хүнтэй сууя гэж хэл мэдэхгүй ч гэдэг юм уу тийм. Тэр бол яг үнэндээ биш юм байна л да. Хэл ус мэдэхгүй, соёл өөр, эсвэл өөр нутаг твд амьдарч ирсэн энэ гэдэг байгаа байхгүй. Зан заншлын хувьд мэдээ зөрөө мөрөө хүмүүсийн хайр сэтгэлд гарах л байх. Гэхдээ ихэнх нөлөө нь ягаад ч юм нөгөө чамтай ураг холбох хүн чинь би Монгол хүнээ хараад ингээд автоматар ураг холбох хүнээ гэж бодох юм байна л да. Тэрнээс нэг аяхтар инфлюенсер гоё залуу хар ороод ирлээ, хар хөхөө ороод ирлээ. Вау гэхээс биш би за миний хань ороод ирлээ гэж юу н баг автоматар бодохгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ судалгаанууд энэ дэр байж байгаа юм байна. За тэгэхээр хамгийн харсан хүн буюу хамгийн ойр дотн хамгийн их харагдсан царай байдаг байх нь шүү дээ. За тэгэхээр энэ дээр тэгвэл бид одоогийн сүүлийн нөлөө нь болохоор нөө зураг цамбар гэж яриад байгаа. Нөлөөлөл орж ирнэ. Энийг хамгийн хөөрхөн гинэ гэдэг нэг модель тоглуулчлаа. Эхлээд бид хүмүүс тэрийг бас судалгаа шүү. Нөө кинон тоглох ч юм уу олонний танил болсон хүмүүс эхний удаадаа нэг тийм сонио харагдсан гинэ. За. Тэгээд явандаа тэр хүн нэр нь л айгүй одоо хүлэн зөвшөөрөгдөх хүн болоод явчт юм байна. Дажгүй юм шиг харагдав. Одоо нэвтрүүлэгчнийг хараараа тий. Нөгөөдөл нь ч мэдээж чармааж байгаа л да. Одоо банк телевизээр гарч байгаа учраас өөрийнхөө юу сул тал мал өнцгөө олон гэх чиг нөгөөдөл чармааж байгаа биднээс ч тэрийг хүлэн зөвшөөрч байгаа юм байна. Санах хойнд нь тэрийг дахин хараад байгаа байхгүй. Дахин хараад байгаа. Нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энэний эсрэг гэхээс нь болсон чинь нөгөө хүн хараас нэлээд одоо юутай дайжуу одоо нөгөө тийм юу нөлөөлөө шүү дээ. Арал марал нэг хүн огчдгүй нэг Африкийн ч гэдэг юм уу те одоо бол гайгүй болсон нэг хэсэг тийм омгууд идэг штэ царайлаг хүн гэж хамгийн ямар хүүхнийг хэлэх үү гэсэн чинь нөгөө айгу урт үзүүтэй те эсвэл омгийн айгу сайхан залуу гэж юу болох уу гэсэн чинь амар том гизтэй энэ гэсэн зургууд явж идэг штэ тэгэхээр тэр хэд чинь нөгөө зураг цамбар нэгдүрт байхгүй нөгөө олны зөв гэдэг нь аль нь вэ гэдгээ мэдэхгүй одоо мэдэхгүй ч явах те тийм нөлөөлөл ороагүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс яаж ирсэн гэхэлэр өвг дээдс нь хамгийн том омгийн ахлагч том гизтэй байсан. Тэрийг л хамгийн хүчтэй гэж боддог. Хамгийн өндөр хүүхэн нь омгийн ахлагчийн ихнэр нөгөө баахан цагиргаа зүсээр гоод жишээлбэл хүзэг уртсагчлан байлаа штэ. Тэрийг л хөөхөн гэж нэг багаас нь харуулсаар хагаад тэрийг л хөөхөнгө бодчихж байгаа байхгүй. Тэгэхээр хөөхөн царай гэдэг чинь тэр хамгийн их хүлээн зөв бусдын хүлээн зөвшөөрөл өөрөө хамгийн их харснууд бол тэр юм байна. За энийг нөгөө түрүүний хүүхэд гэдэгтэйгээ жишээ зөвсгөр хүн хүүхэдтэй ягаад хамгийн их хайртай байдаг вэ гэхээр айгуу сон дайлбар юм л шүү. Нөгөө өөртөө нэлээж адилхан байгаа. Тийм биз дээ. Өөр гинт хар хут гад ирэхгүй.
өөртөө адилхан байгаа. Тэгээд өөрөө тэр хүүхдийг нөгөө түрүүний бий болгохын тулд маш их хүчин чармаалт гаргацсан байгаа байхгүй. Ажлаа тасал одоо болоод 9 сар одоо тийм ээ. Тэрний төлөө тэрэндээ зориулж хоол хамт идэнэ. Ингээ тэрнтэйгээ маш их цагийг хамт өнгөрүүлчихсэн байхгүй. Тэгэхээр хүүхдтэй хүмүүс хайртай байдаг байна гэдэг нэг юм үнцэг байгаа. Энийг бол би зүгээр сонирхол альчлаа шүү те. Тэгэхээр эндээс юу харуулж байна гэхээр нөгөө Акяг одоо ороод ирэнгүүт саяны энэ ярьсан нөлөөлөл. Би гэртээ Акяг нэг ширээ харж исэн. Дандаа хардаг байхгүй тэр нэг шүүгээ. За шүүгээгээ томруулах боллоо. Хамгийн надад гой зөкстэй манай гэрт таарах тохиромжтой юм шиг тавилга Акягийн нөгөө талын шүүгээл харагдана гэж байгаа байхгүй. Тийм багаз. Тэгээд хамгийн өнгөний тохиромж нь яах вэ гэхэлэр тэр ширээ хажууд нь бэлэн байж байгаа. Тэр ширээл бусдаас хамгийн түрүүнд дотно харагдана. Тэгээд тэрийг өөрөө баг түрүүлээ тарих нь наатахаа угсраач гэдэг сигнал өгч идэг байхгүй. Тэгээд нөгөө тоглоомоо тоглох гэдэг шүү дээ яг ашиг тийм байна. Тэгэхээр яг энийг нөгөө юу одоо би түн тайлбарсан хэрэглэгчийн туршлага гэдэг зүйл яг Акя дээр илүү тод томроо тайлбарлахад амраар гарч ирээд байгаамаа. Тийм ээ. За ивент итгэгчээ танилцуулъя. За тэгээ. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани өнөөдрийн дугаараар ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн баг хамт олон байгаа. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхай салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой байгаа. Энэ хятадын нэг маш том хоёр үйлдвэрийн бас аль биесний дистрибьютор болсон байгаа шүү дээ. Нарны зааврын Genco Solar, Solex Power гэдэг. Тэгээ тэр нэг гой санагдаад байна. Та нэг хэлдэг шүү дээ. Дистрибьютор бол яг үйлдвэр дээр нь очиод үйлчлүүлж байна л гэсэн үг гэж байна. За тэгэхээр нарны эрчим хүчээр одоо цахилгааны асуудлаа шийдэхийг хүсвэл бас нарны MMS тандж болох юм тийм ээ. Тэгээ энэ дэр нэмэр хэлэхэд тэр саяны дистрибьютор гэдэг яагаад үйлчлүүлж байгаа шүү. Яг тухайн нийлүүлэгч манufacturing баг салбар тэндээс очисонтай адилхан гэдгийг юугаар батлах вэ гэхээр яаж хийдэг вэ гэхээр стандарт тогтоож байгаа. Дагаад стандарт тогтоож байгаа. Яг ийм үйлчлэгээний ажилд нь ийм ховц өмсөн шүү. Танаах яг те яг одоо бараа бүтээгдэхүүнээ тэд хоног хадгалаад үгүй бол буцаан шүү. Одоо чанарын муутахаар гэдэг шиг те эвдрэл гэмтэл гарах ч юм уу нөөцийн алдагдал гарна шүү дээ. Тэр болгоныг ингэд нөхөн гэдэг ингээ бүх юм заавартайгаа. Тэгэхээр тэр зааврыг уншсан хүн Монгол хүн байна уу? Эсвэл хөгшин залуу хүн байна уу? Эрэгтэй эмэгтэйгээс үл шалтгаал яг тэр стандартыг барьчихлаар яг 100 мянган километрийн цаана байгаа тэр салбар дээр нь очиод үйлчлүүлж байгаатай адилхан байдаг. Нэгдүгээр, хоёрдугаар тэр стандартыг хангахын тулд нөгөө зардал нь яг адилхан байдаг те. Нөгөө саяны тээврийн болж байгаа зардал байгаа. Тэрнээс тэр стандартыг аваад тэр гэрээгээ хийцсэн байгаа Инкват гэж Монгол хүн өөрийн дураар маржин зарж байгаа нэмдэггүй маа. Тэгэхээр та бол ченжин гэдэг юм илүү өн орцсон хохирооч гэдэг тийм бол явдал ерөөсөй байхгүй шүү гэдэг. Дистрибьюторын хамгийн том давуу тал. За баярлалаа. За баярлалаа. За хоёуланд одоо жоохон уулзсан. Тийм ээ. Одоо базаад дуусгачих тий. За мэдээж энэ гоё ингээ технологийн тал байжээ. За мэдээж амьдрал дээр яах вэ гэхлээр ингээл них ийм гоё юм гэхээсрүүтэйгээр одоо нөгөө зах зээлээр судлаад байгаа шүү дээ. Хиний зах зээл дээр аль зах зээл дээр улс орон болгоны зах зээлийнх нь дундад сегментийн худалдаа авах тавилганд зарцуулж байгаа нөгөө 99 евро гэдэг шиг гарч ирэхгүй. Тэгэхээр хамгийн том зах зээл рүүгээ дайрвал нэгэнт массын зах зээлийг авахчвал хамгийн том зах зээл. Тэр нь мэдээж хятад. Тийм ээ. Тэгэхээр амжилт олсон зах зээл нь хятад байх нэ. Энийг одоо хэдүүлээ зөвшөөрөхсээр байгаа байхгүй. Дэлхийд даяар хамгийн том хэрэглэгч бол хятад байх шүү дээ. Тэрийг одоо манайхан буруугаар ойлгоод байдаг тохиол байдаг учраас онцолж хэлж байгаа шүү. За тэгэхээр 90-од оноос хойш хятад ингээд нөгөө жоохон нээлттэй айтайхан болсон зах зээлийн ерөө орж ирснээр хятад дээр бүр бүх хүчээ төвлөрүүлжээ. За одоо зах зээл хятад руу ороод ирэнгүүт хятадч хэтэрхий том учраас дотор нь дахиас их мэдлж байгаа. Тэгэхгүй бол бас болохгүй нэ гэд. Тэрээс одоо Шинжаан нуугарт байгаа хятадын тавилга сонголтын одоо гэр орных нь хэлбэр одоо Хонконг юм уу гэдэг ингээд байршлуулынх нь талбай метр квадрат гэдэг төвлөрсөн нөгөө задгаа
тархамал суурьшилтай болгоных нь байрлалын хэлбэр рүү ч өөрөлд эхэлж байгаа байхгүй. Европтой өөрөө яагаад нэр төр тодруулчих. Европтой өөрөө яагаад гэхвэл ихэвчлэн нөгөө хуучинсаг ингээд байшингууд нь байгаад нь штэ. Тэгээд би загвар зохион бүтээгч бодохдоо заавал гэрт нь очиж үзэхгүйгээр одоо бидэндээ хорооллын 3 өрөө байрны тавилгангууд юу төсөл буугаад ирнэ үстэй. Тэ? Гэтэл нэг гэдэг сая шинээр ашиглалтанд орсон байранд нэг тавилга хийх гэсэнгүүл заавал очиж үзэж хэмжилт хийхээс барахгүй болно үстэй, тэ? Тэгэхээр яг саяных шиг хятад очингууд яг саяны юмуд нь хэв шинжүүд нь өөр болоод ирсэн байхгүй. Тэгэхээр өөр болоод ирэхлээр нөгөө хэлбэр хэмжээнүүд өөр болно. Тээвэрлэлтийн машинуудын нөгөө хэмжээ ч өөр болно. Ганц хоёр юм нөгөө тохируулгууд хийхээс барахгүй болсон. Тэрнээс одоо манайх яг энэ гээл нэг юм ганцхан тэдэн метртэй юм шахаад бас байж болохгүй, тэ? Тэгээд өнгөний сонголт Монголд нь бас өөр болсон. За гэж байгаа. Дараагийнх нь болохоор тэгвэл энэ өөрчлөлт гэдэг нь бас юу юунд ямар өөрчлөлт гэж жишээгээр авчи. Японд жижиг байр, жижиг тавилгын хэрэгцээ. Тийм шүү дээ. Нөгөө булан дохоо мохог амар ашигласан байх хэвээр гэдэг шаардлага тавигддаг бол Европ тэр эсрэгээр юм байна. Одоо ч бол хандаа сандлаа ширээг буудангаа шахад тавьдаггүй. Тэ хаусанд ч тавьдаггүй шүү дээ. Угаасаа мод тавьдаггүй. Гэтэл хороолт бол тавихаас ураг байхгүй юу? Хорооллын байранд ч гэдэг юм уу. За хороол гэхээ бол нэг Японд л жишээ авъя. Японы жижиг юм дээр нэг том буудар болгонгоо голдон тавьчихвал хаагуур нь алхаад хаагуур нь суух юм те. Тэгэхээр энэ бүр амьдралын хэв маягаас ургасан технологийн дизайны өөрчлөлт гарч ирж байгаа маа ялгаатай байд юм а гэж. Анууд Америк нэгдсэн улс болохоор албаар том king size-ууд байдаг шнэ хэрэглэгчгүй юм байж албаар king size-ууд байдаг. Тэрийг одоо ялчгүй Америкийн зах зээлд бол орохоос арга байхгүй. За жишээлбэл энтхэгт гэж байгаа. Энтхэг мэтийн улсуудад чигшлтэй оронд нөгөө тавилга нь удаан тэсдэггүй юм байл та бас. Нөгөө дисплей шиг материалууд чинь. Асуудал хит хуурай цаг агартаа усад дахиад материалын сонголтоо өөрчлөхөөс арга байхгүй болж байгаа. Тийм ээ. За тэгвэл ингэж материал сонголт хийчээд үйлдвэрлэл нь өөр болоод ахад нэг газар дэлхийд даяар түгэх биш нөгөө тухайн оронд нь очиж үйлдвэрлэл хийхээс аргагүй болж байгааз ингээд дахиад биднээс өмнө ярьсан үйлдвэрлэлийн нөгөө аваач очоо хямдхан болсон хүчин гэдэг нь хятадд үйлдвэрлэх зах зээл нь олон нийтээр яадаг хөдөлмөрийн хүч хөлс нь маш бага энэ гэдэг ганцхан л нөлөөтэй юм шиг болвол үгүй ээ цаад зах зээлийн хүсэлтэнд нь тааруулаад тэрийг хийгээд байгаа юм биш үү гэж. За арабд яадаг вэ гэхээр шүүгэнүүд нэг соног. Арабын акад орох юм бол маш олон юм жижиг нөгөө олон карматай өмдөгдөг шиг юм юутай шургуулгатай юм тавих санагддаг юм байна. Тийм. Шургуулгууд ингээд төрөлждөг. Цагных, тэ бөгжнийх гэдэг ингээд тэ жишээл одоо юу гэдэг юм бэ? Нууц хадгалах, сейф мэфтэй энэ гэдэг цоож нүртэл ондоо тэ бариул нүртэл ондоо гэдэг ингээд төрөлждөг юм байна. Ягаад гэвэл тэр хэрэглэгчийн төлөөд байгаа үн вэ шүү дээ нэг тогтцсон үн. Тэрэнд зориулж байгаа юм бол зөвхөн үнэнд гэхээс үгээр тэгвэл тэрийг төлөөд байгаа хэрэглэгч одоо чиний дундаж худалдаа авах чадвар 99 евро гэж бодъё л да тавилга худалдаж авах евро чи байлаа гэж бодъё. Тэнгүүд биднээс 99-т зориулж ийн гэж бодож байгаад өгсөн чинь чиний хэрэгцээг хангахааргүй бол чи 99 доллартай байгаад төлөхгүй үстэй. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд нэг хэрэглэгчийнхаа нэгэнт масс зах зээл хэрэглэгчийн хүслийг хангах гээд байгаа юм бол бүр хэрэглэгчээ маш сайн сонсоол гэдэг. Тэ? Тэгээд асуудлыг шийдэж өгчих гэдэг байгаа. За ингээд цаг дуусчин төгсгөлд нь уламжлалт явсаар хэлэхэд альва зүйлс ийм энгийн байдаг байх нэ. Тэ? Энгийнээс байдаг байх нэ. Одоо ярьсан болгонд сайн тайлбарлах юм бол маш энгийн байгаад байгаа. Тэр нэг нөхөр дизайнер нөхөр тэр нэг сандлын хөлийг багтахгүй болох нь хугалцахаасаа яагаад аваа тавьсан чинь гинт нөгөө машинд их том зай үлдээд яг хараа зогсчихсан Эврика гэ хараа зогсчихсан юм нүдэнд хагдаж байна одоо нэг бүхэхтэй машинд портер тийм аччихсан байлаа гэж бодъё л да тий. Юу юм бүнг шууд ахгүй тий. Тэгэхээр ийм энгийн байх хэрэгтэй бөгөөд хүний хөдөлмөр санхүү мөнгө хэмнэхээс гадна сонирхогч талуудын нөгөө хэрэглэх гээд байгаа чамд мөнгө төлөх гээд байгаа хүмүүсийнхаа зүгээр хүслийг хангаад сүүлийн үед гарсандаа хэрэглэгч хаан гэдгээ болцсон гэдэг байгаа шүү дээ. Хамт хэрэглэгчийн хамтын бүтээл буюу нөгөө оролцоог хангах нь хэрэглэгчийн туршлагыг бий болгох нэ. Нэгэнт танаа бүтээгдэхүүнтэй туршаад тантай баг хамтдаа үйлдвэрлэлд оролцоод угсарцсан хүн танаа байгууллагын талаар ер нь муу ярих магадлал нь түрүүний оролцоог хангах нь маш бага байх нэ. Тэ? Тэгэхээр ийм хэрэглэгчийн туршлагыг бий болгодог зах зээл рүү бодож бизнесээ эхлүүл их зүгээр ахна гэдэг ийм дүгнэлтээр нэвтрүүлгээд босгоё. За баярлалаа батайхаа. За
Айкач зөв Баярлалаа. гэнэ. За өнөөдрийн дугаарыг маань энгийн бөгөө төгс хадалабо болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэлтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлөвний од мөндөр радиогоор хүрлээ. За батайх дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За энэ дугаар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.